Ганагийн сүгт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Би нэгдүгээр хороололд Замбад өссөн юм. Тентхийн хипхопчдтой л нэг довон дээр өслөө шүү дээ. Байр орцоо энд бичээд яхав. 90-ад оны дунд үед л юмдаг нэг эвгүй зүйл надад тохиолдож билээ. Манай орцны 7 давхрын эхний хаалганд машины сэлбэг зардаг, машин дэрэг оруулж ирдэг, одоогоор бол ченж гэх юм уу та. Нилээн бийлгэж юу настай автар ах ихч хоёр, 3 өхөнтэй, нэг эрхийн балаа уцаантай айл байла. Хоёр дахь хаалганд манай найз их чинь ангаах зурдаг нээх хөөрхөн ихч байж билээ. Тэр нэг зуны орой заншил ёсороо шийдэн дээр найзуудтайгаа цагс тоглож алалцчаад гэртээ орсон юм. Тэгээд гар нүрээ угааж байтал манай хаалгыг хэн нэгэн тогшоод ээж онгойлгоод тэр хүнтэй юм яриа зогсчихлоо. Би ч нэг юм бодолгүй галтгаа орж хоолоо идэх гэж байсан чинь ээж нилээн ууртай намайг дуудаж байна. Яасан гэд яваад очтол цагдаа чамаас байцаалт авна гэж байна. Та нар ямар хэрэг тарьцсан гэхин тэр. Би болон манай найзууд юунд ч оролцоогүй ч гэлээ дотор пал гээл явчихсан. Бодвол нөгөө хипхопчд маань л буужгнуулчтай ухааны юм бодоод урдсныхоо нэг давхарт буугаад очлоо. Тэнд манай хэсгийн цагдаа бас нэг Ахмад хоёр зогсож байсан. Ер нь манай орцны үүдэнд бөөн цагдаа ирчихсэн байлаа. Тэгээд орцноос хүн оруулж арахгүй болсон. Чи орой 7-8 цагийн хооронд хаана хинтээ байсан, гэртээ орох замдаа сэжигтэй зүйл ажигласан уу гэдэл баах юм асуусан. Би самгардсан ч гэлээ орц руу орох замдаа ногоон өнгийн сонатаныг бас шаронгийн Excel зогсож байсан. Шаронгийн Excel-ний багаажны хажууд том шуудатай зүйл газар байж байсан. Эзэн бололтой 30 гаруй насны, нүд нь аягандаа тогтохгүй шахам цагаанаар эргэлзсэн ихч зогсож байсан. Тэр ихч надаас "Миний дүү энэ уудтай ямиг лифт рүү дөхүүлээд өгчдөх үү? Их чин шагнан шүү" гэж хэлсэн. Би ч нилээ хүнд юм байгаа даа гэд залхуурхах тэнэгэлзэх болоо зогсож байсан чинь манай найз хойноос ирээд "Шийд орохгүй мүү" гэж байна. Тэгэхээр би тэр ихчэд "Чадахгүй манай найзад хэлээд оруулчих" гэдэг ялс явсан. Үүнийгээ нөгөө Ахмадад мэдүүлэг болгож хэлсэндээ Ахмад ч манай найзыг хаана байдаг, ямар хүүхдв гэдэл тэр оройжинго юм болсон. Энэ явдлын маргааш нь л ээж намайг нах захынх руу хөөхн олгүй явууллаа. Тэгээд ч зуны амралт хэлсэн болохоор гэр ороололд байдаг ахынхаас шууд хөдөө яваад 2 саргаар болоод гэртээ ирж билээ. Тэгээд байрны хайд дээр очисон чинь намайг эвэртэй туулаа үдсэн юм шиг нэг хэсэг явцгаасан да. 9-р сар нилээд гарсан хойно тэр явдлын тухай би сонингоос уншсан юм. Манай орцны 7 давхрын 3 өхөн, нэг эрхийн балаа бандтай айл байдгаа гэж дээр дурдсан да. Тэр айлын том өхн нь өөрөөсөө үе мултарсан, боломжийн амьдралтай хүнтэй суусан юм. Тэд манай байранд гоё машин аванж ирэхэд байрны бацаанууд биднэр машинд нь нүд унгадаг байлаа. Тэр өхний нөхөр нь өмнө нь амьдрал зөхөөж байсан 3 настай эрэгтэй хүүхэд байсан нь өвчнөөр эндсэн юм билээ. Тэгээд л мань хүн эхнэрээсээ хөнд ирсөөр хаяад явчихаж. Тэр эхнэр нь хөөрхий сэтгэлээ барьж дийлэлгүй сэтгцэн өвчтэй болоод нэг хэсэгтэй л шар хадны имлгээс салаагүй юм байна. Тэр явдал болдог өдрөө нөгөө эмэгтэй шар хадны имлгээсээ гараад такси барьж 70 давхар орсон байх юм. Тэгээд хүүхдийнхээ модон ширлийг гаргаж аваад тухайн үед ганцгийн аймаачд их хэрэгэлдэг байсан ирээн алаг том шуудаа маягийн юмд хийгээд салсан нөхрийнхөө шинэ гэрт ирж илдэ. Тэр нь манай байр, манай орц байж таарсан. Сонинд битснэр бол тэр эмэгтэй таксины жолоочтой 70 давхрын ойролцоо байдаг айлаас хөдөөнөөс имэрээд авах гэж байгаа гэд дагуулад явж. Тэгээд австаа уутаа ганцаараа чирээд ирсэн байгаа юм. Орцны үүдэн дээрээд нөгөө зүйлээ машинаас буулгачаад орц руу орох гэсэн дийлэхгүй байсан тул гэртээ орох гэж байсан 13-аас 14 насны нэг эрэгтэй хүүхэдтэй цуг дамжилдсан байна гэж сонинд битсэн байсан. Тухайн үед хөрш айлууд дундаа давхар хаалга хийдэг байсан үе. Тэр хаалган дотор авсны тагийг онгоолгоод тавьчихсан байсан гэсэн. 7 давхрын 2 дахь хаалганд ангаахад сурдаг хөөрхөн ихчтэй манай найз их байдаг гэж байсан да. Тэр өрөө тэр ихч би давхар найзтайгаа зүг хичээлээ давтчихад гаргаж өгөх гээд гэрээсээ гарч таарч. Тэгээд ойлгомжтой бөөн орилон чарлаан болж жирэмсэн найзынх нь би нилээд эвгүүцсэн гэж сонссон. Ийм л явдал болж билээ.
нэг хэсэгтэл ёстой шүүгсэн да. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Энэ явдал саяхан болсон юм. 5 сарын 5 хавцаал баг. Манайх суманд амьдардаг. Манай сумын гэр ороолол төв хоорондоо багахан зайтай. Гэрээс төв ороход талдаа бараг 15 минут алхдаг л да. Тэр өрөө би гэрийнхээ гадаа тоглож угаад төв орох хэрэгтэй болсон юм. Дүүгээ бэлтгэлээс нь тосох гэж тэрэлдэ. Орой бараг 10 цаг болж байсан баг. Төв рүү явхад дээгүүр доогуур гээд ер нь хаагуурч явж болно. Бэлтгэлдээ явахдаа ихэнхдээ дээгүүр явдаг юм. Учир нь тэр зам арай өөр. Дээгүүр явна гэж юу яриад байгаагаа тайлбарлая. Гэрээс гараад жаахан явж угаад байр буюу төв рүү ордог гүүрнээс арай наахан зүүн талдаа уулсан шороонуудтай баруун талдаа цаашаа нилээд яваад наадмын талбай байдаг. Энэ хоёрын дундуур алхаад явдаг жим гарсан байдаг юм. Гэхдээ наадмын талбай явдаг замын дунд нэг өндөр хэлбэрийн төмөр босгосон байдаг. Тэр хавьяас гүүр хүртэл замыг хүмүүс гүйдэлтэй гэж ярьдаг юм. Янз янзын үзлээ харлаа сонслоо, бүр нэрээр нь дуудлаа гэх яриа илбэг. Би болохоор тэр хэрэг нэг тоодгүй, хүмүүсийн удлаад суу яриа л гэж боддог байлаа. Тийм болохоор би тэр замаар бэлтгэл рүү явахтааж, өөр ажиллаар явахтааж байнга л явдаг, зүгээр л байдаг. Харин тэр өдөр би бэлтгэлдээ яваагүй ч дүүгээ тосох гэж явсан гэж дээр ярьсан да. Замын хажуугаар гэрлийн шонтой, төвийн байрнууд ч их гэрэлтэй болохоор зам харагдахгүй гэх юмгүй явж байлаа. Ингээд бараг 4-5 шон өнгөрөөд явж байтал замын хажуугийн овоолсон шорооны дэнд өлгийтэй хүүхэд дэвэрчгсэн эмэгтэй уйлаад сууж байв. Нэг ойртож очилгүй дуудсан чинь ерөөсөө хариу үйлдэл үзүүлээгүй. Тэр чигтээ суугаад л байсан. Би жаахан ойртоод "Игчээ" гэд дуудсан чинь нэг тиймэрхүү зэвхий цагаан царайтай сормуусны будг нь урсчихсан юм шиг амар юм эргэж харсан. Би цочсондоо шуудхан л эргэж замцныхаа малгайг өмсөж уяагийн татаад хурдан алхачихсан. Эргэж харж чадахгүй бараг гүйг шахуу явсаар гүүр даваад бэлтгэлийнхээ нэг хүүхэдтэй тааралдаад арай тайвширсан. Түүнээс дүүгээ асуусан чинь талбай дээр байгаа саяхан таарсан гэлээ. Ингээд би эхний байр өнгөрөөд сагсны талбай байдаг зүг рүү явж байхад хүүхдүүд орилуулдах чимээ гарч гэлсэн. Талбай дээр бэлтгэлд явдаг нэг зүгийн хүүхдүүд бүгдээрээ тоглож байсан юм. Тэгээд дүүгээ олж яваад бэлтгэлийн хүүхдүүдтэй нийлээд буцаад нөгөө гүүрээрээ гарсан. Энэ хооронд бараг 5 минут л болсон байх. Гэтэл нөгөө эмэгтэй тэндээ байгаагүй. Тиймхүү хугацаанд хүн байсан бол алга болно гэж байхгүй. Наашаа явсан бол бидэнтэй тааралдах байсан. Цаашаа явсан бол явж байгаа нь харагдах ёстой. Ер нь хаашаач явсан манай суманд бол бараан тасарна гэж байхгүй л дээ. Олуулаа явсан тулдаа л айж цочилгүй гэртээ харсан дөө. Гэхдээ л одоо ч тэр эмэгтэн уйлах чимээ аимшигтай царай бодлоос минь ерөөсөө салдаггүй. Ёстой аймаар. Би 2022 оны 2 дугаар ээлжээр баруун нэгэн аймгийн Хилийн зэргийн дугаар хугацаа цэргийн ангид аль пахаар тэмлэгдсэн юм. Тухайн үедээ хотоос гарч үзээгүй хотын цагаан гартай хүүхдэл явсан. Хилийн зэрэгт аль пахтаа морь мал унахаас авахуулаад аж ахуйн ажилгээд их зүйл сурч авсан дөө. Ингээд цаг хугацаа явсаар хагас жил өнгөрч хал цэрэг олж Хилийн мананд бие дан үр гүйцэтгэдэг боллоо. Надад тохиолдсон энэ явдал тэр аймгийн нэг элс ихтэй газар болсон юм. Нэг орой харуулын байранд оройн хоолоо идчихээд манаанд гарахтаа бэлтгэн хувцас зэвсгээ янзалж морь малаа бэлтгэлээ. Манааны бие бүрэлдэхүүн буюу бровит хоёр харуулын дараагаас үүрэг аван манаанд аморцсон. Тухайн үед эдэр өсөн их үейтэн ёс тойл нэг тажигнж байлаа. Хилчин дээлтэй хоёр залуу хилийн зурус даган хадруулж явсаар хилийн дугаар баган дээр очиод баг зэрэг амсхийн байр байдлыг ажих санаатай морноосоо буугаад шөнийн дурунгаар ойр хавийг ажиглаж байтал гинэтхэн л машиных шиг маш тод шар туяа нэг сайрны оройгоос манс хийгээд ласлаа. Бит хоёрч
хил зөрчигч орж ирлээ ухааны юм бодож буугаа сумлаад морио хэвтүүлээд тэр гэрэл гарсан зүг рүү сэмхэн гитэж манхан өд матсан юм. Амихан даалга хоёр талаас нь ороогоод бүслэг санаатай салцгаалаа. Гэтэл ямар ч хүн байгаагүй. Бид хоёр гайхаад өөд мацаж орой дээр нь гараад ийш тийш гэрэл тусан харсан ч хүний урманд гутлын мөрч байгаагүй. Учир нь өдрөхөн цас орсон ба шинхэн нэвсийсэн цасан дээр бид хоёрын хийлчин эсгий гутлын мөрөл байсан. Гэнэт миний бие зарсыгээд л ер нь юу вэ? Машин байтугай хүн малч явахад хэцүү энэ илсэн манхан дунд машин бол явж ирж чадахгүй дээ гэж бодогдсон. Бас явган хүн явсан бол гутлын мөр байх ёстой. Ингээд нэг л биш байгааг ойлгоод манааны бүрэлдэхүүндээ буюу бродо хэлтэл манай үнж харцгаан дуугүй болчихсон байсан. Ингээд нэг нь айлахгүй гэж хичээн чимээгүй зэрэгцэн явсаар морд руугаа буцлаа. Тэгээд мордоод тэр зүг рүү эргэн харвал нөгөө шар гэрэл дахиад л маш тод ассан. Бид хоёр хоёулаа харсан болохоор айж ухаан жолоогүй мориндо ташуур өгөөд эргээ тартал нэг тийм ойролцоогоор 2 м өндөр сүмийсэн хар хүн шиг хэлбэртэй зүйл араас даллаад байх шиг санагдсан. Тэр газараас жаахан холдоод амьсгаа авч бороогоо айлгачгүй гэжээж чимээгүй их мориноосоо буулаа. Би засахтаа газар 3 нулимчвал муу юм дагадгүй гэсэн нэг ахыхаа хэлснийг санаад шээлээ. Ингээд жоохон санаа амраад эргээд мориндо мордтол унжавсан бэрмэн хөдөлж өгсөнгүй. Чихэн сотоочоод ийш тийш алхаад ерөөсөө хөдөлж өгдөггүй. Яахан мэдгүй байж байтал манай бро хүн малын хөл тушдаг чөтгөр гэж байдаг гэсэн. Тэгсэн юм биш үү наадах чинь. Буугаад хөл рүү шээчих гэж байна. Тэгээд буугаад морныхоо хөл рүү шээх гэсэн чинь саяхан өнгөрч гсэн болохоор гардаггүй. Ингээд уучраа олохгүй сууж байгаад ямар тач манааныхаа замналыг дуусгаж зэрэгэлдээ харуулын манаанаас лац өгч авалцах ёстой болохоор тэрийг аваад иргээд манааныхаа бүрэлдэхүүнийг гэлсж авчих. Ирэхэд чинь би морио хөдөлгөөд байж байв гэхэд өнөөх маань за болохгүй бол энэ дэрнийг уншаарай гэд ногоон дээр хин тэрэн зааж өгөөд явсан юм. Бич умдарид дүүрээ суухаагээд л амандаа шивнээ дүлтлээ. Ингээд нөгөө манааны минь бүрэлдэхүүний чимээ тасарч би гэдэг хүн тод сарны гэрэл морь хоёроо хань татан байж байтал нэг л нуруугаар хүйт дагаад явчихсан. Ядаж морин дээр мордыгээд морин дээрээ суутал яг ард хүн гүйжрэд тэпгээл суучих шиг болсон. Тэгээд чихэн дээр мангар урт санаа алдах шиг уртаа амьсгаа авсан. Би ч хөтлөө айсуу. Хамаг би ичичрээд нүлмэс өөрийн ирэхгүй урсаад таг хөшчихсэн. Тэр байдлаараа 30-аад минут хэрэгтэй байсан болов. Эргэж юусоо харж чадаагүй. Юу байгаа бол ямар царай төрөхтэй юм байгаа бол гэж бодохтол үнхэлцэг арах гээд байгаа юм чи. Тэгээд удалгүй манааны бүрэлдэхүүн бро маань дахиад ирэх үед би арай суларч хөдлөхтэйг боллоо. Харин буцаад харуулын байрлал гоож хүртлээ би харцгаан дуугүй явсан да. Манай хүнж гадралсан уу яасан надаас юу ч асуугаагүй. Ингээд ашгүй маргааш нь харуул халалцгуулж өөр зэргүүд ирсэндээ би тэгэхэд застав руугаа буцсан юм. Очоод заставын дарахтаа энэ талаар ам нээтэл дарга маань угаасаа мэддэг юм билээ. Дээх үед нэг туваа залуу ууд дүүрэн алт эрдэнэс хил давуулж угаад дээрэмчидтэй тарж алуулсан гэсэн. Тэгээд ер нь өвөл газар хөлдөх үед харагдаж үзэгддэг таарсан мотоцикл морьтой хүний ард гүйж очоод сундалчдаг гэсэн. Харин миний бодоход тэр юм нэх хүнд гим хоргүй санагдсан. Тэрнээс хойш заставаач солиод өөр сумын төвд байдаг заставд хуваарлагдаж нэг юм санаа амарсан да. Манай нөгөө харуул солилцож очсон он жавуудад ч гэсэн тийм юм таарсан гэсэн. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана ТV хаяг руу бичээрэй. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нөгөө хонхыг дарж идэвхжүүлээрэй.